Сайн байцгаана уу? Намайг Чулуунбаатарын шүрэн цэцэг гэдэг судлаач мэргэжилтэй. Буур нуур менингийн төлөлийн сав газрын захиргаанд мэргэжилтнээр ажилладаг. Яагаад чи би нөгөө мэргэжлийн ярихаар яг нөгөө хүүхдээ ярих гэдэг байхгүй. Яагаад тэгэхээр бид одоо хүн болгоно л мэдээж амьдралынхын үнд сэн гингүүд хүүхд маань л байдаг те. Үнэн л ах хэрэгтэй гэж боддог. Бүхэл ажил юу ч хийсэн үнэн яг сэтгэлээсээ те сэтгэл зүрхээ зориуллаад одоо би ингээд юу ч хийсэн ажил дээрээ ч гэсэн те хүүхдүүдэд маань бидний одооний энэ хийж байгаа ажил маань хүүхдүүдэд маань ямар үр дүн авчрах вэ? Хүүхдүүд маань бидний энэ шийдвэрээс болоод инээх үү эсвэл бид нарт гомдох уу гэдэг нь айгүй чухал санагддаг. Устай холбоогүй салбар, устай холбоогүй хүн гэж хинч байхгүй. Тийм болохоор маш их ирээдүгөө харсан, маш их ирээдүйн хойч үе харсан тийм шийдвэрийг л одоо бид нар гаргах хэрэгтэй гэж үздэг. Бидний ажлын бүр хамгийн чухал нь энэ гэж боддог. Би сургууль цэцэрлэгүүдээр сургалт хийгээд хүүхдүүдтэй ярилцаад явдаг. Би ер нь усны ерөнхийлөгч болно гэдэг нэг. Усны хэрэглэгч болно. Энэ усыг бохирдуулаад байгаа хүмүүсийг бүгднгийн шийтгний зодно. Хүүхдүүд айгүй хөөрхөн байдаг. Тэгэхээр усны одоо том бодлого менежмент ярихаас илүү зүгээр л яг хувь хүн өөрөөсөө л эхлэх хэрэгтэй.